газраас чинь очиод алчихнаа гэж сүртүүлэх ч юм уу тий. Чамайг алдсан байхад би бол ямар ч юм хуулийн хариуцлага хүлээхгүй гэл ингээл хүчирхийллийн орчинд одоо харилцаанд байгаа хүн бол сэтгэл зүйн хувьд байхгүй юу? Хэвтэрт орцтой адилхан. Хүмүүс ер нь юм байдаг. Асуудалтай байгаад тахаар салаач гэдэг. Асуудалтай байлаа гэд салчхаар яас салцсан. Илүү их төвчгүй яасан. Илүү сайн байхгүй байсан. Чи хичээгээгүй юм биш үү? Чи амьдралдаа айгу том алдаа гаргачлаа штэ ч гэдэг юм уу те. Гэх мэтлэнээр ингэ шүүмжилдэг. За үзэгч та бүхэн дээгүүрийн ус агентлаг гэр бүлийн салалт болон гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр ярилцлагыг хүргэж байна. Бид яг одоо гэр бүл судлаач үйлсдтэй яг одоо ярилцлагын ширхэгний ард суугаад байгаа юм. Бид нэр угсаатны онцлог гэхүү, за ахуй онцлог гэхүү эрт хүнтэй суу, хүүхэд чинь оройтлоо, нас чинь явлаа штэ. Энэ хүмүүсийн шахалтч гэх юм уу онцлогоос шалтгаалаад одоо нөгөө соёлын онцлог байна тийм 27 нас хамгийн боломжтой насндаа хүрэхгүйгээр үнтэй суучдаг тийм баг 27 наснаас өмнө баг тэр гэрэлтэд цуслуулах байдал нь байгаа штэ. Тэгэхээр ямар ч төсөөлөлгүй гэр бүлийн амьдрал руу яваад орчиж байгаа юм л да. Тэгэхээр яг энэ нөгөө соёлын одоо тэр нөлөөлөл онцлог бол байна л да. Нэг зүйлийг бид нар аяусаа ойлгох хэрэгтэй. Бид нар 90 оноос өмнө бол дор хаяж дундаж наслалт маш бага байсан. За магадгүй дундаж наслалт 60 хэд байлаа гэж бодож. За 60 гэж бодъё тий. 60 байгаа тохиолдолд яг вэ гэхээр 20 наснд гэр бүл зохиогоод 20 жил хүүхдүүдээ өсгөх хүртэл идэвхтэй амьдраад тэрнээс хойш тэр үед одоо бидний жоохон бахад дөнгөж нэг 40 50 хүмүүс өөрсдөө айгу хөшүүн гэж ярьдаг байлаа шүү дээ тий. Гэдэг байсан бол одоо бол дундаж наслалт бол даруй 15-аас 20 жилээр нэмэгдсэн байхгүй юу? Тэр үеийн эмэгтэй эрэгтэй хүмүүсийн амьдралын хэв маяг өөр байсан. Тэр үед хүүхдийг 45 хоноод байдаг байсан баха. Яшилт өгчдөг байсан. Ус хүүхдийг асардаг байсан. Ээж аав хоёр бол ажиллаа хийх үүрэгтэй. Эргээд энэ зах зээлийн нийгэм шилжсэний дараа яасан бэ гэхээр хуулинд бас өөрчлөлт ороод хүүхдийг бол тодорхой хэмжээнд ээж нь одоо харах хэвээр. Тэгээ одоо бол хуулинд аав нь харж болохоор бас болчиход байгаа шүү дээ тий. Гэх мэтлээ ингээд нэг юм нийгмээс одоо тий бид нарт бас нэг юу хуулийн хүрээнд зохицуулагдж байгаа тэр асуудлууд хүртэл ингээд цаг үеэд байгаа өөрчлөгдөд байна л да. Тэгэхээр яг одоо байгаа зураглалаа бид нар ингээд хараад үзэх юм бол аав ээж хоёрын хинэж хүүхдээ асарч болох юм байна. Гендрийн одоо нэг мэдрэмжтэй байдал гэдэг зүйлийг одоо олон улсад ч Монголд ч гэсэн маш түгээмэл ярьж штэ тий. Энэ талаас нь аваад үзэх юм бол бид нар нийгэм бол эрэгтэй хүний гараад ажиллаа хийх ёстой. Эмэгтэй хүн гэртэл байж ах ёстой. Буюу уламжлалт одоо гендрийн хэвшмэл ойлголт таахгүй юу? Эцэг хэрэгтэйс яваад шүү дээ. Тий. Тэр тусмаа одоо Азийн соёл бол ер нь тийм түгээмэл байдаг. Гэтэл бодит амьдрал дээр харахаар яадаг вэ гэхээр эмэгтэй хүний ачаалал 2 дахин нэмэгдчихдэг. Зөвхөн аав нь ажиллаа хийгээд явхад амьдрал тэр орлого хүрэлцээтэй байгаа юу гэвэл үгүй байдаг. Ихэнх гэр бүлд тий. Тэгэхээр ээж бас давхар ажиллаа хийх болдог. Гэтэл ээж өөрөө ахаад хүүхдээ асрах хэвээр одоо ажил хийдэг байх хэвээр тий. Гэр орныхоо бүх ажлыг нь зохицуулах хэвээр гэд ингээд ирэхлээр эмэгтэй хүнд ирж байгаа ачаалал ихсэж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт одоо хойлоо нэг салалтын сэдвтэй холбоотой эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёрдугаарт болохоор эмэгтэйчүүд илүү боловсралтай болсон буюу зөвхөн хоолоо игээд гэрээ цэвэрлээд хүүхдээ хараад байж байдаг. Энэ байдал бол сүүлийн 30 жилд өөрчлөгдсөн байхгүй юу? Бүх эмэгтэйчүүд боловсралтай болж байгаа. Тэр тусмаа хүйсээр нь аваад үзэх юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эмэгтэйчүүд нь илүү их боловсрал эзэмшиж байгаа байдал байдаг тий. Тэгэхээр энэ байдлаас хараад үзэхлээр яаж юм гэхээр эмэгтэйчүүд нийгэмд илүү идэвхтэй дуу хоолойгоо хүргэх потенциалтай болсон гэсэн үг. Ийм потенциалтай болоод ирэхээр нөгөө байгаа юм хүн ашиглах хэрэгцээ байгаад байна шүү дээ тий. Гэтэл уламжлалт хандлага бол эмэгтэй хүн нөгөө ар гэрийн бүх үр хүүхдийн бүх асуудлыг зохицуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр гэр бүлдэх одоо тэр өөрийг оролцооны тэнцвэргүй байдал бий болж эхэлж байгаа. Энэ тэнцвэргүй байдал нь эргээд эмэгтэйчүүд гомдлох. Чи надад тусалсангүй гэдэг тий. Тэг би болвол туслах гэдэг үгийг ашиглахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл энэ нь өөрөө би энийг угаасаа хийх ёстой. Чи надад туслах ёстой гэдэг ойлголт орж ирж байгааз. Гэтэл оролцоо буюу хамтын оролцоон дээр одоо энэ хосын амьдрал, гэр бүл гэдэг чинь тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийг хариуцлагын хувьд хинэн нийлэх
ачаалал үүрээд байгаа. Тэрийг одоо тийм тэнцвэржүүлснээр яадаг вэ гэхээр илүү тогтвортой харилцаа бий болж эхэлдэг. Тэгээ нөгөө гендрийн одоо энэ хишмэл ойлголт чинь хоол их дуртай эсвэл бүр гэрээ цэвэрлэх дуртай эрэгтэй хүн байж болдог. Гэтэл чи ингээд их нэртэй базуулчихсан уу гэдэг нөгөө нэг юм хөвшмөл юм стереотипд явж байгаа шүү дээ. Тэ их нэртэй базуулсан л гин эсвэл бол эрэгтэй хүн хог хайдаггүй л гин яхаар яавал химэр сүлтэн доройтнаа л гин тэ гих мэдчлэн иймэрхүү ингээд нөгөө уламжлалт ойлголтууд одоо хүртэл бас ингээд бүрэн өөрчлөгдөж чадахгүй байгаас болоод ийм үл ойлголцол ингээд ийм тэнцвэргүй одоо гэр бүлийн оролцоонууд бий болж эхэлдэг. Хүүхдийг сургууль цэцэрлэгт нь хэн хүргэж өгч авах вэ гэдэг дээр хүртэл дийлэнх хэрчүүдийн байр суурь эмэгтэй нь хүргэж өгч авах хэрэгтэй. Энэ бол цэвэр хүүхдтэй холбоотой асуудал, цэвэр ээжийн үүрэг гэж харж байгаа жишээ нь. Ингээд ер нь бол гэр бүлийн маргаан зурчил одоо бүр суур нь ингээд эндээс бас орж ирдэг. Тэгэхээр яалтчгүй тэр соёлын хандлага бол нөлөөтэй. За эр хүн гадаа хог хайж болдохгүй. За хэмэр сүлтэнүүд чинь эр хүний малгай бус за тийм байж болохгүй. За хэмэр сүлтэнүүд чинь хоол хийвэл баг болохоо байж нь гэлтэж байгаа. Гэтэ энэ бол нэг нүүдлийн соёлтой байх үед эмэгтэй нь ингээ гэр орноо авч явах тэр үүрэг нь байсан. Харин эр хүн дөө гадаа гарах тутаа хатуу хөтөө ажиллаа хийх хүчээр ажиллах маш их байсан тэр үед бол. Морь маландаа явах ингэдэг. Одоо харин суурь нь энэ соёл төр хүрээд ирэхээр эрэгтэй хүнд тэр хүнд ажил нь байхгүй шүү дээ. Яг л нэг ингээ гэрт ингээд хамтдаа амьдарч байгаа нөхцөл хуваач хийх одоо тэр оролцооны түвшин тэнцвэртэй байх тэр нөхцөл байдал бүртгэх ёстой л гэж хараад байгаа юм л да. Тэр яг энэ цаг үе өөрчлөгдсөн шүү гэдэг ойлголтыг авах нь айгүй чухал. Тэр хүн бүр хүүхэд байхаас ахуулаад ямар туршлагаар өссөн бэ? Аав ээж хоорондоо яаж харилцаад байгаа юм? Аав ээж хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцдаг байсан? Хэн нь илүү их оролцоотой байсан гэдгээс анхдагч одоо тийм ойлголтууд аваад бие хүний тэр итгэл үнэмшлүүдийг хүн аваад өсчдөг. Ээж ийм л байсан чинь ийм л байх хэвээр. Аав ийм л байсан чинь ийм л байх хэвээр гэдэг ойлголтууд одоо ингээд энэ цаг үе дээр нийцэхгүй байгаа. Тэгэхээр бид нар ер нь хотын соёлыг аваад өнгөж 30 жил болж байгаа буюу яг одоо нийгмийг удирдах байгаа залуучууд энэ нөгөө нэг суурин соёл руу орж ирж байгаа. Гэтэл үндсэн ойлголт нь болохоор нөгөө 60 жилийн өмнөх аав ээжээс авсан тэр нөгөө нэгэ тусгал нь одоо ингээд бид нарт ажиллаад байгаа энэ зурчил бол бас явагдаж байгаа. Ер нь гэр бүл салснаар хамгийн хохирж үлддэг хүн хэн бэ? Энэ их сонин асуулт сонин одоо хариулт хүн болгон янз бүрээр хариулна. Хүний сэтгэлийн тэнхээ гэж байдаг. Сэтгэл зүйн одоо хөгжил, төлөвшил, хатуужил гэдэг зүйл өөрөө асуудал тулгарах болгонд тэндээс ингэж хатуужиж, ингэж суралцаж, хөгжиж яадаг байхгүй юу? Тэгэхээр сэтгэлийн хат муутай хүн болвол би маш их хохирч байна гэж бодно, бас тэгж мэдэрдэг. Сэтгэлийн хаттай хүн болвол салалтын нөгөө өмнөх үйл явц, одоо болж байгаа үйл явц, дараагийн үйл явц бүгднийг ингээд ойлгоод тэгээд тэрэндээ дасан зохицоод ингээд цаашаага илүү хөгжөөд явах боломжтой дараагийнхын боломжийг хараад. Гэр бүл салалт ер нь хүүхдэд нь хэрхэн нөлөөлдөг вэ? Хүүхдэд бол хүүхэд өөрөө одоо тэр болж байгаа процессыг ингээд шууд шингээж авч байгаа хүмүүс бол ер нь хүүхдүүд илүү их байдаг. Тухайн үедээ илэрхийлж мэдхгүй тодорхой хэмжээгээр яхаа уйлах, хуурлах, төрөмгөө байдал үзүүлэх одоо анхаарал ойдогтолт муудснаас болоод сурлагын чанар муудна гэх мэт одоо ийм нөлөөллүүд бол гарна. Хамгийн хүчтэй тэр нөлөөлөл нь хизээ байдаг вэ гэхээр өөрөө насанд хүрээд гэр бүл зохиосны дараа илүү төлхөө одоо тэр нөгөө хөвгөлтүүд нь ингээд ажиллаж эхэлдэг тэндээс авсан. Одоо хүүхэд байхад салалтаас болоод айгүйх ингээд юм гүнзгий өвдөлт авчлаа гэж бодъё. Тэ мэдээж ингээд салалтын дараа тэр хүүхдүүд авч үлдсэн одоо тэр тал нь бол илүү их санхүүгийн болон бие махбод сэтгэл зүйн одоо том ачааллыг үүрж байгаа. Тэгэхээр яг тэрэн дээр бас хүүхдүүд бас тэр нөгөө нэг өвдөлтийг бас аавна шүү дээ. Дээрэс нь нийгмийн одоо янз бүрийн нөгөө аавгүй байгаа даа, ээжгүй байгаа даа одоо тийм ингээд хүүхдүүдээс ичиг санаа зовох тэгээд магадгүй хамгийн хайртай одоо тэр энерсэн тассан байсан хүн нь гинт амьдралтанд байхгүй болчоор ч энд ингээд аюу хүчтэй юм сэтгэлийн юм салгалт явагдаж байгаа байхгүй юу? Нөгөө салсан хойноо ч гэсэн тэр харилцаа ингээд хэвээ явагдаж байгаа хэвээр хүүхдтэй харилцаа тий. Гэтэл Монголд ерөөсөө тийм байж чадахгүй байдал нь бол илүү түгээмэл байгаа даа шүү дээ тий. Энээс болоод хүүхэд ингээд эргээд
хин нэгэнд итгэж чадахгүй байх. Хин нэгэнд ингэж чин сэтгэлээсээ ингэж хайрлаж чадахгүй байх. Яагаад гэвэл би ингэж бүх зүрх сэтгэлээрээ итгэж хайрлаж байсан ч тэр хүн хэзээ нэгэн цаг хаяа явчихдаг. Магадгүй хаягдгаа сайхан айцтай байх, хурдтагтгаа сайхан айцтай байх, хардах одоо тий эмгэгтэй байх ч гэх юм ингээд дараагийн асуудлууд бол ер нь бий болно л та. 2022 оноос эхлээд зам Монгол орны гэр бүл саллтын байдал бол огцом нэмэгдсэн гэж юу н та статистик мэдээлэлээр бол гарч ирдэг юм билий. Тэг өдөрт ерөнхийдөө нэг 10 гэр бүл салдаг гэдэг тийм тоо бол байдаг юм билий. Ер нь гэр бүлийн салалт яагаад ингэж огцом нэмэгдэх болсон юм бол хүчин зүйл нөхцөл байдал ямар шалтгааны улмаас ингэж өдөрт 10 гэр бүл салах ийм нөхцөл байдал үүссэн гэж таны хувьд бодож байна. Яг нь мэрэгжлийн талаас нь харахаар бид нар илүү нөгөө деталь гэр бүлийн одоо тий дотор байгаа асуудал руу илүү их орж ирдэг л тий. Монголчууд бол ер нь гэр бүл төвтэй ийм хүмүүс шүү дээ. Тэр тусмаа гэр бүл дотроо бүр хүүхэд төвтэй байхгүй юу? Нилийн одоо залуучууд бол эрт гэрлэлт эхэлдэг. Тэгээ ирсний дараа бол ойрхон бөгөөд олон төрөлт байдаг. Ойрхон бөгөөд олон төрөлт байснараа яаж юм гэхээр одоо санхүүгийн ачаалал нэгдүгээрт маш их нэмэгдэнэ. За хоёрдугаарт бол хувь хүн өөрөө нөгөө өсөж хөгжих гэдэг зүйл байхгүй болж эхэлдэг. Тэрэнд одоо зориулах цаг зав маш хомс болж эхэлдэг. Хосын харилцаанд цаг зав гаргах гэдэг байдал бол нэлийн багсдаг л да. Тэгэхээр ингээд ийм хэд хэдэн хүчин зүйлүүдээс шалтгаалаад одоо энэ амьдралын ийм ачаалалтай олон хүмүүсийг өсгөхийн тулд одоо нэг хүн ингээд нэг ажил хийгээд заримдаа хүрэлцэхгүй байх ч юм уу те давхар ажил хийдэг. Ингээд гэртээ ингээд цаг хугацаа зарцуулж байгаа байдал маань маш бага байгаа. Энэ байдлуудаас болоод дараагийн бүх юмнууд нь явагдаад байгаа мөл гэж харагддаг. Осуудыг хамтдаа байсан хичнээн хугацааны дараа одоо хүүхдийг төлөвлөх ёстой юм. Тий. Ингээд эрт хүүхд төрүүлснээрээ ингээд би бинийг ингээд ойлгож хамжаагүй байх та. Хүүхд төрүүлээд амьдралын одоо ачааг ингээд нуруунд дээр үүрээд эхлэхээрээ стресс ингээд би бинтэг нөө өөр орчинд өссөн хоёр хүн маань ингээд ойлголцохгүй байдал нь илүү нэмэгддэг юм болов би бинийг ойлгож хамжаагүй байх та. Амьдрал руу тэр хүүхэд ингээд олон тийм ачаал руу шууд орчдөг юм шиг санагддаг л та. 25-аас 27 насыг бол хамгийн тохиромжтой гэрлэлтийн нас гэж олон улсад үздэг. Гэтэл өөрийгөө ч нөгөө сайн ойлгоогүй би ямар үед одоо тий уурлаад идэх юм. Миний яг одоо энэ одоо би хүний энэ одоо сэтгэл зүйн гэмтлүүж юу юм. Би ямар амьдралын туршлагаас хэрхэн одоо тий бүрэлдэж би болцсон. Эргээд миний одоо тий эмзэглэл юу юм. Уурлаад байдаг зүйл маань юу юм. Би юунд илүү их баярлдیں۔ Яавал би өөрийнхөө дотоод нөөц боломжийг илүү сайн одоо тий гаргаж чадах юм гэдэг энэ өөрийгөө танихтай холбоотой үйл явц явагддаг. Тэгэхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг танин мэднэ, ойлгоно буюу өөрийгөө ингээд танин мэддэг. За дараад нь түүнийгээ зохицуулж сурдаг. Ингээ удирдах сураад, зохицуулж сураад тэрний дараа бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг ойлгох буюу бидний нөгөө хосын харилцаанаас хүсэж байдаг те намайг ойлгохгүй байна. Би ойлгогдох мэдрэмж авмаар гэдэг энэ зүйл чинь яадаг вэ гэхэлэр саяны эхний ингээд үе шат одоо өөртөө холбоотой тэр танин мэдэх үйл ажиллагаанууд явагдсны дараа хийдэг зүйл байхгүй юу. Хосын харилцаа эхлэхээс өмнө одоо залуучуудын бас нэг юм баримтлах ёстой зүйл юу байдаг вэ гэхэлэр зарим хүмүүс сургуульд сурдаг. Тэгээд тэр үеэсээ хүүхдтэй болсон байдаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө мэрэгчлэрээ ерөөсөө ажиллаж үзээгүй ингээд нэг мэдсэн чинь 7 8 жил 10 жил тий ингээд хүүхд гаргаад ингээд гэртээ суудсан байдаг. Эргээд нөгөө эзэмшсэн мэрэгчлэрээ ажиллах гэхээр тэр ажиллах итгэл байхгүй тий үеийнх нь хүмүүс нь аль хэдийн ингээд ажиллаад эхэлсэн байдаг. Эсвэл бүр нийгмийн тодорхой байр суурьтай болцсон байдаг. Хувь хүндээ тэр нь яадаг вэ гэхээр нэг өөрийгөө үнэлэмж, өөртөө итгэх итгэл тий энэнд нь ингээд одоо асуураа нөлөөлж эхэлнэ. Тэгээ яадаг вэ гэхээр хүн өөртөө дутуу байгаа тэр мэдрэмжүүдийг ихэнх тохиолдолд би яачваа, би одоо яах вэ гэж харахаасаа илүүтэйгээр хамгийн одоо ойрхон байгаа аав, ээж эсвэл одоо нөхөр эхнэрч гэдэг юм а тий ойрхон байгаа хүнээсээ чи намайг ингээд ийм байхад туслахгүй байна, дэмжихгүй байна гэдэг өөрийнхөө хийгээгүй зүйлийг ер нь бол бусдаас ингээд юм нэхэх хандлага бол нэлийн түгээмэл байгаад идэг. Тэгээ энээс болоод мэдээж ингээд хосуудын дунд зөрчил маргаан үүсэн ч гэдэг юм ингээд дараагийн зүйлүүд нь бий болж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө эхлээд өөрийгөө танин мэдэх, хоёрдугаарт нийгмийн байр суурь орлогоо доктортой болгох тий маш олон эмэгтэйчүүдийг би ингээд өөрөөсөө асуугаасаа гэж боддгийн. Хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болох гэж байгаа шүү, хүүхэд гаргаж байна гэдэг маань тий. Тэгэхээр хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болоод 2 жил болоход 3 жил болоход магадгүй дараагийн хүүхдөрөөд дахиад тэр 2-3 жилээр сунгагдахад тий энд та бэлэн үү?
та ямар ч мөнгөгүй, ямар ч орлого байхгүй, өөр гэсэн орлого байхгүй, өөрөө зарцуулах те ингээд нэг карманы мөнгө гэж хэлдэг те. Ийм мөнгө байхгүй, хин нэгнээс бүрэн хамааралтай болоход бэлэн нүмө гэдгийг өөрөөсөө аягуулсаа асууж явах хэрэгтэй. Нөгөө талаасаа Монгол эмэгтэйчүүд бол бас зөвхөн хүүхдээ араал гэртээ байгаад байдаг бол биш. Маш юм одоо дайчин ийм хөдөлмөрч эмэгтэйчүүд шүү дээ тий. Тэгэхээр өрхийн орлого одоо давхар ингээд юм орлоготой байх гад онлайн шоп ажиллаулдаг ч юм уу эсвэл одоо давхар ингээд хүүхдийнхээ хажуугаар дахиад ингээд сураад өөрийгөө хөгжүүлээд ингээд явж байгаа хүмүүс бол зөндөө олон байдаг. Гэтэл энэний эргээд бас ямар одоо эрсдэлтэй байдаг үгээ тэгэхээр нөгөө хосын харилцаанд цаг зав гаргаж чадахгүй байх. Эсвэл хүүхэдтэй тэр өсөж хөгжихэд нь хангалттай цаг завыг гаргаж чадахгүй байх гэх мэт одоо дараагийн асуудлуудыг ингээд яаж чаддаг. Тэгэхээр нийгмийн байр сууриа баталгаатай болгочтой. Тэгвэл одоо тэр дараагийн 3 дахь шатн дээр яах вэ гэхээр гэр бүлийн төлөвл нөгөө тэ таны найз залуу эсвэл нөхөр тэ за тэгээд өөрөө за ингээд энэ хоёр хүн маань ямар нөөц боломжтой юм. Энэ нөөц боломжийг хэдэн жилийн хугацаанд хэрхэн яаж өсгөх юм бэ? Одоо тий өөрийнхөө тэр чинь нөгөө нийгмийн байр сууриа өсгөн, санхүүгээ өсгөн, хувь хүнээ хөгжүүлнэ гэд энэний хажуугаар хүүхдээ өсгөн тий. Тэгэхээр энэ хүүхдүүд өөрөө ямар одоо тий давтамжтай байх вэ гэх мэт зүйлүүдийг тооцоолох буюу гэр бүл төлөвлөлт байх нь аюул чухал юм. Энэ цэгт эхэлсэн гэрлэлт маань хаа хүртэл очих вэ? Энэ хооронд юу бүтээх вэ гэдэг зорилгууд тодорхой байхаар яадаг вэ гэдгийг бол амьдралд мэдээж аюул олон асуудлууд үүснэ. Магадгүй өвөл болоход яадаг үлээ хүүхдүүд ойрхон ингээл өвдөд л ч юм уу те эсвэл одоо хүүхдүүд араасаа сургуульд ороход санхүүгийн хувьд ямар их одоо ингээд ачаалал нэмэгдэх үү те магадгүй төлбөртэй сургуульд цэцэрлэгт явдаг бол бүр ачаалалтай байна. Тэгэхээр энэ одоо те ингээд ийм амьдралын маш олон ийм ачааллууд орж ирэхэд хаа урагч байгаагаа мэдж байгаа хүн бол тэрийг одоо те нөгөө хэцүү байгааг мэдрэх мэдрэмж нь илүү бага буюу урам зориг нь илүү өндөр байгаад идэг. Зорилгоо мэдж байгаа учраас замаа мэдж байгаа. Хав харанхууд ингээд ямар замаар явж байгаагаа мэдэхгүй алхах тий. Эсвэл гэрэлтэй замаар алхах. За зүгээр гэрэлтэй замаар алхаж байхдаа очиж байгаа газараа мэдж байгаа юу мэдэхгүй байгаа юу гэд тий. Яг мэдрэмжээр зүгээр маш энгийн жишээ дээр аваад үзэхэд хүртэл тийм байхгүй юу тий. Тэгэхээр энэ төлөвлөлт айгүй чухал байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл бол нэлийн том сэдв. Яг энэ цаг үед бол эмэгтэйчүүд шүглүүлэх байдлаар ингээд нөхрийнхөө ингээд хийсэн үйлдэл за өөрийнх нь бие махбодыг хохроос үйлдэлүүдийг бол сошиалар шүүлгэж эхэлж байна. Энэ талыг ер нь сэтгэл зүйч талаас та ингээд юу гэж харж байна? Тэгэх нь зөв үү, буруу юу? Асуудал шийдэгдэхин тулд заавал ингээд бүр нийтээр ингээд бүгд ингээд ил гарч ингээд бүгд дуу хоолойгоо гаргаж иржээж илүү их нөгөө хүмүүсийн анхаарлыг аваад тэн дээр шийдлүүд дандаа явагдсан байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар бол угаасаа л иймэрхүү цаг үеийг туулах байсан. Магадгүй бүр илүү олон эмэгтэйчүүд ил гараасай энийхээ хилээсээ тий гэр бүлийн хүчирхийлэл явагдаж байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр тэр хүний өөрийн одоо хоёр хүний дигнити гэж байгаа шүү дээ. Тэ өөрийн эрхэм чанар гэж байгаа. Энэ эрхэм чанар хөндөгддөг. Дээрэс нь тэр хүний ойрын хүрээллийн бүх хүмүүсийн тэр эрхэм чанар хөндөгддөг. Тэ ингээд бүр давхар эргэн тойронд нь байгаа хүмүүс нь хүртэл бас давхар хохирч болдог байхгүй юу? Ер нь манай Монголын одоогийн нийгэм бол яаж юм гэхээр яг хуулийн хүрээнд явхад яадаг вэ гэхлээр эргээд хохирогчийг буруутгах хандлага маш түгээмэл байдаг. Яагаад ийм хүчирхэлтэй харилцаанд ийм удаан байсан юм? Яагаад ийм тэнэг юм шиг ийм муу хүнтэй хамт байсан гэдэг ч юм уу ингээд эргээд хохирогчийг буруутгаад хүчирхийлээд эхэлдэг нийгмийн өөрөө. Тэгэхээр энэ байдал өөрөө засагдахын тулд дахиад энэ бүхэн ил гарна. Ил гарсан учраас бид нар бас одоо энэ сэдв дээр ингээд яриад сууж штэ тий. Магадгүй дахиад энэ нь ингээд 2-3 жил илүү их ингээд илүү эрчимтэй яригадаад энэ шийдлүүд гарч ирнэ. Бүр анх бол гэр бүлийн тухай хуульч гэж байхгүй, хүчирхийллийн эсрэг хуульч гэж байхгүй байсан үе биднэрт бас байгаа штэ тий. Тэгээ дахиад энэ асуудлууд ил гарсан учраас энэ ингээд шийдлүүд гарч эхэлсэн байхгүй юу. Хүүхдийн одоо тэр асуудал тэр ч гэсэндээ анх бол одоо ингээд хүүхэд хэцүү байх юм бол 108 гэдэг утас руу би заалгаад тэгвэл намайг улс хамгаална гэдэг ойлголт байдаггүй байлаа штэ тий. Ээж аав хоёр нь зодж л яадаг тий. Хүүхдийг зодож шийтгэн гэдэг чинь өөрөө маш энгийн зүйл байлаа штэ. Яг энэнтэй адилхан төхөр нэг алгадаад авчгаар өө эн чинь нэг энгийн зүйл байдгал зүйл гэдэг байсан бол одоо өөрөө энэ нь
болохгүй шүү дээ. Энд чинь өөрөө даамжирт юм байна. Энд чинь өөрөө эргээд тухайн хүн бүр ингээд өөрийн мэдлгүй хин нэгний амь насанд хүрсэн байдаг. Хүчирхийлүүлдэг байгаа хүн чинь өөрөө сэтгэл зүйн хувьд өвдсөн, өвчлөлтэй, одоо эмгэгтэй хүн байхгүй юу? Тэгэхээр тэр нь бас дахиад даамжирна гэсэн үг байхгүй юу? Хохирогч дахиад бас тэнд ингээд даамжирч идэг тийм хүчирхийллийн харилцаанд тий. Энийг зохицуулах хоёрхан л арга зам байгаа. Нэг нь бол шүтлэг итгэл үнэмшлэлээр тэр байдлаасаа буцах, болох эсвэл тэрэндээ захирагдаж тийм үйлдэл хийхгүй байх. Хоёр дахь нь хууль байхгүй юу? Ер нь яагаад тийм хүчрхийлэгч хүнтэй чи амьдраад исэн юм бэ? Олон хүүхдийн төрүүлээд өгсөн юм да. Одоо бүхэл бүтний амьдрал босгочоод одоо би яаж залах юм бэ гэдэг асуулт бол эмэгтэйчүүдэд маш их байдаг шин. Тэгээд өөрийн бүтээсэн амьдралдаа өөр хүүхдүүдтэй хоёулаа байвал арай дээрштэй гэдэг сэтгэлгээгээр төвчээд байгаад. Ер нь яагаад энэ төвчээр ингэ байх болов? Энийг ер нь тесэрч одоо ингэ салтыг одоо ингэ хийх ёстой юм уу? Аль эсвэл нэрнгээсээ ингэ төвчээд ер нь бол ямар ч юм засагдахгүй санагддаг л та. Яагаад төвчээд байгаа дээр маш олон шалтгаан байж болно. Тэр хүн багада эцэг эхийнхээ аль нэг нь байхгүй тийм дутуу гэр бүл төссөн байж болно. Тэрнээс болоод би гэр бүлээ бүтэн байлгахын тулд буюу өөрийгөө золиослж гэсэн. Өөрийнхөө тэр өвдсөн өвдөлтийг хүүхдүүдэд мэдрүүлэхгүй гэдэг тэр золиос явж иж болно. За тэрний дараад нь яаж юм гэхэлэр санхүүгийн хувьд ихэнх тохиолдолд хүчирхийлэлд байгаа хүмүүс нөгөө талынхаа санхүүгийн хэрэгшээлд байдаг. Өөрөө гараад явхад дор ажиллах хонох газар байхгүй, очих газар байхгүй, нэг сар амьдрах ийм эрсдлийн эрсдэл үүрэх тийм санхүүгийн боломж байхгүй. Дээрэс нь ажил, нийгмийн байр суурь гэдэг зүйл нь ер нь бол ихэнх тохиолдолд байдаггүй. За тэгээд дараагийн шатанд яадаг вэ гэхээр хүчирхийлэл үлдэж байгаа хүмүүс бол ер нь түгээмэл хамгаалах системийг эвддэг байхгүй юу? Өөртөө итгэх итгэлгүй болгочдөг. Үнэхээр чадах байсан ч ингээ найзууд нь хэлээч чадна штэ чи болчихол доо гэд гэхэд үнэхээр би чадахгүй юм шиг санагддаг. Чи бол хинч биш, юу ч биш гэдэг ийм одоо сэтгэл зүйг суулгадаг. За хоёрт нь ойр дотны хүмүүс нь холдуулцдаг, хүмүүсээс нь холдуулцдаг. Тэр найз чинь чи энэ найз чинь ч тийм, тэр найз чинь над ерөөсөө таалагддаггүй. Чи тэрнтэйгээ нийлж одоо намайг муулж гин ууч гэдэг юм уу те. Эсвэл бол аав ээж ойр дотных нь хүмүүст нь ингээд муулдаг. Нэг бол хэрвээ чи хэлэх юм бол хайртай дотны хүмүүсээ чинь гэмтэн хохирон гэдэг байдлаар бас барьцаалаад байж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд ямар нэгэн байдлаар ил гарах, мэдэгдэх эсвэл ингээд явлаа эсвэл одоо чи хаашаач явсан чамайг байгаа газраас чинь очиод алчихнаа гэж сүртүүлэх ч юм уу чамайг алдсан байхад би бол ямар ч юм хуулийн хариуцлага хүлээхгүй гэл ингээд байнгын ийм нөгөө дарамтлагдаг ийм одоо байдлаас ингэж харьцаж байгаа учраас үнэхээр л тийм юм шиг санагддаг. Хүчирхийллийн орчинд одоо харилцаанд байгаа хүн болвол сэтгэл зүйн хувьд байхгүй юу? Хэвтэрт орцонтой адилхан. Босох эсвэл урагшаага харах итгэл найдвар юу байхгүй байдаг. Зүгээр л доор ядчил хүүхдүүдийн нэг амьд ингээд ингээд харагдаад байж хахад болон дооч гэдэг юм уу бүр тийм том амьдралын зориг морлох ч юм бол байхгүй болсон байдаг гэсэн. Ихэнх нөө хосуудын маргаан за ингээд салтын шалтгааныг сонсоход энэ хүн ингээд хүүхдтэй болоогүй байхад намайг бүр амар сайхан хайрладаг байсан юм аа. Бид хоёрын харилцаа амар сайн байсан юм аа. Гэсэн чинь хүүхдтэй болонгууд энэ намайг хаашаа явж чадахгүй гэсэн байдалтай хүүхдэр минь намайг барьцаалаад ингээд ийм хүн болгочлоо. Ер нь хүүхдтэй болсон цагаас хойш ингээд манай нөхрийн зан нэвтэрсэн, манай эхнэрийн зан нэвтэрсэн гэдэг ч юм тэгж ярьдаг л да. Ер нь бол хүчирхийлэгч эхний 2-3 жил бол хүчирхийлэл үлдэж эхлэхгүй байж болдог. Маш олон одоо ийм хүчирхийллийн харилцаанд зөвхөн одоо бие махбодын биш сэтгэл зүйн хувьд бас хүчирхийлэл үлддэг ийм далд хэлбэрийн хүчирхийлэгч маш түгээмэл байдаг байхгүй юу? Тэгэд ийм хүмүүс яадаг вэ гэхлээр яг харилцааны эхэнд ингээд хайраар бөмбөгддөг. Бүр ингээд л өстой хаач байхгүй ороогийн хамгийн сайхан хүн юм шиг ингэж тэр хүний хизээж авч байгаагүй тэр мэдрэмжүүдийг тэр тийм үйл явдлуудаар ингээд бөмбөгддөг байхгүй юу? Тэгээд маш богино хугацаанд ер нь 1 сарын дотор ч юм уу их хвчлэн шийдвэр гаргаж суудсан байдаг. Тэгээд маш богино хугацаанд хүүхэдтэй болсон байдаг. Ороогийн хамгийн сайхан хүнтэй суучлаа гэж тарих одоо итгэжлээ штэ тий. Ингээ байж итэл нөгөө эсрэг үйлдэлүүд нь ингээ баг багаар гарч ирж эхэлдэг. Тэр чинь шууд л ингээл нэг өдөр зодддгүй байхгүй юу? Энэ хүчирхийллийн үйлдэлч эхлээд сэтгэл зүйн хүчирхийллүүд нь явагдаад аль хэдийн эхэлсэн байдаг. Тэгээд
нэг өдөр биеинд нь хүрдэг, нэг удаа дараагийн удаад нь дахиад 2 удаа хүрдэг. Тэгээ эн чинь нэг л өдөр шууд тэгэж зодсон бол хүн шоконд ороод би одоо яах ёстой вэ гэд ингээд тэрнээс хоолтно. Гэтэл аль хэдийн сэтгэл зүйн хувьд бас давхар ингээд хүчирхийллүүд явагдаад өөрөөсөө ингээд холдуулах ямар ч боломжууд хүрэлсэн шүү хамгаалтын системүүдийг нэвддэг гэд тэ ийм болгосныхаа дараа биеинд нь хурж эхэлдэг байхгүй юу. Тэгээд магадгүй нэг удаа гэрийнхэнтэй хэлнэ, нэг удаа нуун гэд ингээд сүлдээ хэлсэн ч сал гэд хахад салахгүй байна гэдэг. Тэр чинь нөгөө сэтгэл зүйн хувьд тэр хүн чинь их тэнхрэх хэрэгтэй байгаад ш. Ийм тэнхрэх хугацаа өгөхгүйгээр манайхан шууд салах хэрэгтэй. Шууд болох хэрэгтэй гэдэг нь яг өөршгөө ирүүл байгаа өөртөө адилхан зөвлөө бодоод байхгүй. Тэр хүн чинь тэндээсээ олдож чадахгүй. Ингээд ер нь бол цаашгаа таамжраад байдаг. Гэр бүл салтын дараа хүчирхийлэгч өөрөө хохирогчийн дүр тоглож үлдээд байдаг юм шиг харагддаг л та. Хүчирхийлэгч хамгийн хэлдэг үг юу вэ гэвэл яг наатгаж хэлдэг. Чи битгий хохирогчийн дүрд ороод бай. Чи тгийгүү байсан бол би ингэхгүй байсан. Чи л ямиг амар сүртэйгэр хүлээж аваад байна. Чи л ингэж амар одоо тий асуудлыг үүсгээдэй. Ингээд ерөөсөө ингээд бүх юмн дээр нөгөө хохирогч руу ингээд дайраад байдаг. Тэгэхээр чи гэд байнга ингээд байгаа учраас нэрээ би л болохгүй байгаа юм байна. Нэрээ би л өөрчлөгдөх ёстой юм байна. Хүчирхийлэгчийн хохирогч нь би болохгүй байна. Би өөрчлөгдөе, би сайжрая гэж сэтгэл зүйчдэр ирдэг их тохиолдолд. Тэр бүр тэгтэл нь суулгацсан байна гэсэн үг шүү дээ. Гэтэл цаана нь болохоор жинхэнэ хүчирхийлэгч нь байж чаддаг. Харахад нийгэмд тэр ерөөсө танигддаггүй одоо хамт олон найз нөхөд дундаа бол хамгийн сайн дүрийг одоо эсгэн штэ тэр хүмүүс чинь тий. Гэтэл яг гэртээ ороод ирэхлээрээ тэгэл маш өөр хүн болж байгаа юм шүү дээ. Салтыг өрн даван туулж байгаа зам хүүхдээ ингээд авч үлдчихэж байгаа дийлэх эмгтээчүүд байдаг юм санагддаг л дээ. Тэг ингээд чи өөрөө салсан юм чинь амьдралаа өөрөө шийд. Чиний сонгосон амьдрал шүү дээ. Чиний сонгосон амьдралаа ингээд болоогүй үнтэл учирсан юм чи одоо салж байгаа юм бол наад хариуцлага одоо энэндээс цааш хугацааг ингээ өөрөө ингээ шийдээд яв гэх мэтчил найз нөхд ч юм уу эцэг ч юм уу ингээд ойр дотны хүмүүс нөрөвчдөг санагддаг л та. Хохирогч болоод үлдчихэж байгаа гэр бүлийн салтын хойно оцорж байгаа хүн өөрөө сэтгэл зүй болоод бие махбод ирээдүгээр ингээ тэр чигт нь ингээ ганцаардмал байдалтай болчихж байгаа юм шиг. Тэр одоо тэр олон салалт нийлэлт одоо тэр дунд нь болж исэн олон асуудлуудаас авсан өвдөлт шархаа эдгийнх нь айгуу чухал байдаг. Тэгхийн бол тэр хүн тэнхээтэйгээр уршаага цаашгаа явж чадна. Тэгэж чадахгүй бол эргээд алдаага дахиад тавтана. Яг адилхан хүнтэй суухыг үүсэхгүй штэ. Тэгэд хоёр дахь харилцаан дээр, гурав дахь харилцаан дээр яг ингээд тийм адилхан хүнтэй одоо гэрэлчээ. Тэгээд тэрнээсээ одоо би ингээд хосын харилцаанд одгүй хүнч гэж боддог юм уу? Эсвэл дахин салж нийлээд тахлаар одоо тэр нэр хүндээ бодоод ингээд дахиад тэрийг ингээд хэцүү харилцаанд төвчээд үлдэгч гэдэг юм уу гэдэг иймэрхүү асуудлууд үүсдэг байхгүй юу? Хүмүүс ер нь ийм байдаг. Асуудалтай байгаад тахаар салаач гэдэг. Асуудалтай байлаа гэд салчхаар яа салцсан? Илүү их төвчгүй яасан? Илүү сайн байхгүй байсан. Чи хичээгээгүй юм биш үү? Чи амьдралдаа айгу том алдаа гаргачлаа штэ гэдэг юм уу те? Гэх мэтлэнгээр ингээд шүүмжилдэг. Ямар ч байсан ерөн шүүмжлэнэ. Ихэнхдээ бид нар ингээд хичнээн ингээд холбогдогдсон найз нөхөд хамаатан садан ингээ явж байгаа ч гэсэн хинч хиний өмнөөс нэг өдөр амьдарч өгөх тийм чадамжтай биш байхгүй юу? Тийм болохоор тэр хүмүүсийн өгөнд автахгүйгээр өөрөө яагаад энэ харилцааг дуусгасан юм? Одоо би цаашдаа ямар байх вэ гэдгийг эрүүлэр сэтгэх те тэр нэг өвдөлтөөсөө сэтгэх чинь эргээ дахиад өвдөлт рүү ингээд те илүү ингээд уналт руу хүнийг чиглүүлээд байдаг. Тэгэхээр тэр өөрийгөө эдгэх тэр нөгөө орон зай цаг хугацааг заавал өгөх хэрэгтэй. Тэгээ ер нь бол тэр өндлөнгийн хүмүүсийн тэр үгийг вирус битгий хүлээж аваарай те чи ямар амьдрал туулсан юуны төлөө зорж байгаа ямар хэцүүг даван туулж байгаа эсвэл ямар том хүсэл зорилго чиний дотор байгаа вэ гэдгийг ингээд хүмүүс сонссон ч гэсэн хязгаарч яг өөрийнх юм шиг хүлээж авдаг байхгүй юу? Тийм болохоор энэ бүхний чи өөрөө мэдж байгаа юм чинь өөрийнхөө одоо тэр ингээд хэцүү байгаа, жаргалтай байгаа тэр бүх зүйлүүд өөрийнхөө утга тэр туулж байгаа амьдралынхаа утга учирыг өөрөө илүү сайн мэдж байгаа учраас өөртөө үнэнч байгаад тэр хүмүүсийг ингээд нэг хэсэг хүмүүсийн одоо тэр ярианаас ингээд өөрийгөө ингээд хоёр чигээр таглах хэрэгтэй тий оюун санаагаа ингээд тэр нэг ингээд хаагаад ингээд хамгаалаад тэр хүмүүсийн одоо үг чинь ингээд бас хүнийг айгу өвдгөн штэ тий ингээд хамгаалт тавиад өөртөө ингээд хамгаалт тавиад оруулахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Гэр бүлийн тухай хуулиараа болвол за хүчирхийлэл
өртөжсэн гэр бүлд бол гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах тэр хугацааг бол олохгүйгээр шууд салтыг шийдвэрлэж өгдөг гэдэг бол тийм ойл бас байдаг юм л л дээ. Тийм. Тэгэхээр яг ингээд хүчирхийлж байсан одоо хүчирхийлэлтэй учраас салж байгаа гэдэг тохиолдолд эвлэрүүлэн зуучлалаар өрсө ордог байхгүй хуулаараа. Хүчирхийлэгчээс хэрхэн салах вэ гэд асуух юм бол маш энгийн одоо олоосод run гэдэг байхгүй зогт гэдэг байхгүй юу. Хэрвээ сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд хэн нэгэн чамд хүчирхийлэл үзүүлж байгаа бол тэр нь их бага ямар ч хэмжээтэй байж болно. Зүгээр тэрийг ингээд шууд тэр даруйд нь талсан зогсоох хэрэгтэй байдаг. Зарим хүмүүс мэдгүй шүү дээ. Хардаад байгаа чинь хүчирхийлэл юм байна шүү дээ. Би энийг хүнийг ингээд хянаа цагдаад байгаа чинь хүчирхийлэл юм байна шүү дээ. Би энэ хүнд ингээд өөрийг нь ингээд доош нь хийсэн үгийг дандаа хэлэх чинь хүчирхийлэл юм байна шүү дээ. Энэ бүхнээс эхэлдэг байхгүй юу? Ер нь бол энийгээ мэдхгүй хүчирхийлэл үлдээд байгаа тохиолдол байдаг. Яагаад гэвэл тэр хүн өөрөө тийм л орчинд өссөн. Тэр нь хэвийн зүйл гэж боддог. Магадгүй ээжээсээ ааваасаа хамгийн ойрын хүмүүсээсээ тийм зүйлийг ингээд аваад өссөн байгаад байдаг. Эсвэл ажлын байран дээрээ эрхэм тойронд нийгмийн одоо тэр соёл мэдлэг тэлэг үгээс болоод байтгал зүйл гэж хүлээж авч байгаа учраас хүчирхийлэл үлдээд байдаг. Үнэхээр эмгэг одоо төвшний ийм өөрөө маш олон сэтгэл зүйн ийм хавсарсан асуудлуудтай комплекс олон одоо ийм асуудлуудтай тэрнээсээ болоод хүчирхийлэл үлдэж байгаа бол тэр хүн хизээ тэрнээсээ эдгрээд хизээ зүгээр болно гэдгийг хинч тооцоолж мэдэхгүй байхгүй. Бид нар ч гэсэндээ тооцоо гаргаж чадахгүй. Яагаад гэвэл тухайн хүний өөрийн хүсэл одоо тэр байгаа нөөц боломж өөрийн хичээл зүтгэлээс ингэж сэтгэл зүйн эмчилгээ чи явагддаг учраас гэтэл тэр хүнийг ингэж хизээч ингэж өөрчлөлтийг мэдэхгүй учраас ерөөсөө бойл гэдэг. Ерөөсөө сэтгэл зүйч нарын шууд сал гэж хэлдэг ганцхан тохиолдол. Энэ бол ямар нэгэн төрлийн хүчирхийлэлтэй байгаа тохиолдолд. Тэгвэл хүчирхийлэл дуртууд салсан гэр бүл за тэнд хоцорж байгаа хүмүүст эргэн тойрных нь одоо хэрхэн нөлөөлж одоо кэрлж халамжлах хэрэгтэй юм бэ? Нэгэл зүгээр амаач юмыг л хажуугаар нь явах хэрэгтэй юм. Яг ийм хэцүү байгаа нөхцөл байдалд тухайн хүн өөрөө юу хүсэж байгаа вэ гэдгийгээ одоо илэрхийлэх нь айгүй чухал. Хүн болгон салалтыг янз бүрээр даван туулдаг байхгүй юу? Зарим хүмүүс бол илүү ганцаараа байхыг эрхэмлдэг. Яагаад тэгэхээр хин нэгэн санаа тавиад асуух нь дахиад тэр нөгөө хөндөртэй зүйлийг нь хөндөд идэг учраас тэр дурсамжуудыг дахиж энд авчирж ирж цоо шинээр мэдэрмээргүй байгаа байхгүй юу? Тийм учраас хинтэй ч юу ч ярихыг хүсдэггүй байдаг Ер нь бол хамгийн сайн дэмжлэг бол сэтгэл зүйчдэр очих. Тэр одоо боломжийг нь бий болгох, тэр идэхт нь илүү нэмэр болох зарим хүмүүс бол илүү гадагшаага ярьдаг. Яриад ингээд би ингэж хохирсон штэ би бүр ийм амар хэцүү юмыг давж гарсан штэ гэдэг чинь бас ялалтын байр суурь байхгүй юу? Эсвэл тэр чинь заавал ингээд хохирсон үзгээс яриад ингэж байхгүй штэ ингээд хэцүү байгаагаа ярьж яхахлаар хүмүүс өөстөө нэр амар хэцүү байсан юм байна да гэдээ өрөвдөхгүй байдаг. Гэтэл тэр хүн аль хэдийн тэрийг ингээд дуусгацсан байна гэдэг чинь ялалтын байр суурин дээр очсон байхгүй юу? Тэгэхээр чи мундаг байна шүү, сайн байна шүү гэх хэрвээ тэгж ярьдаг гадагшаа илэрхийлдэг хүн байх юм бол тэрэнд нь туслах хэрэгтэй. Тэгээд бүх төрлийн одоо нийгмийн харилцаа, нийгмийн байр сууриа дахин бэхжүүлэх шинээр ингээд маш олон зүйлүүд ингээд шинээр эхэлдэг. Ямар нь хүчирхийлгүй ямар цалалтын дараа. Тэгэхээр тэр шинээр эхэлж байгаа зүйлүүдээр нь дэмжлэг олох, найзаагаа дагуулад олон нийтийн үйл ажиллагаанд хамтдаа оролцох ч гэдэг юм уу, шин танил одоо найзтай болоход нь туслах ч гэдэг юм уу. Эсвэл шинэ ажилд ороод магадгүй тэр хүн ингээд тэр хүчирхийлэлч ихэвчлэн одоо тэр хардталт нөгөө хяналтын системтэй хамтдаа явж идэг учраас ажил хийгээгүй байдаг. Тэр хүнээс 100% хамааралтай амьдарсан байгаад байдаг байхгүй юу? Эргээ тэр нийгэмших, өөрийгөө олох тэр аялалд нь тус нэмэр болох нь аюул чухал. Түүнээс биш ямар хэцүү байсан бэ? Тэр хүн ямар зөвүүн байсан бэ? Тухай ярих ямар ч шаардлагагүй байдаг. Харин тэр хүн ярил сонсож өгөх нь л аюул чухал. Тэрийг бас дэлгэрүүлж цааш нь ярих ч бараг шаардлагагүй.